За өнөөдөр нэг сэтгэл санааны нөгөө паникд орох гэдэг хичээлийн үргэлжлэлийг хий. Үргэлжлэл гэхээр чи юу гэсэн үг вэ? Би нөгөө биткойн үн хит өссөн үед нэг бичлэг хийжсэн тий. Одоо хэдүүлээ хит унсан үед яах вэ гэдэг ийм бичлэг хий. За энэ бол манай анхлан дөнгөж энэ зах зээл рүү орж ирж байгаа хүмүүст маш их хамааралтай. Яагаад гэвэл сэтгэл санаагаа барих гэдэг нэг актер юм байна. За энэ дээр өнөөдөр би та нарт жижигхэн хөрхөн зөвлөгөө өгье. За энэ өнөөдөр би биткойны үн одоо гинт унсан байна энэ дээр. Тийм гинт унсан. Одоо энэ дээрээс ингээд доош унсан. За жилийн өмнө бол биткойны үн гинт өссөн. Тэ одоо нэлээд сайн өссөн гэсэн. Гэхдээ зэрэг би энд одоо юу гэж хэлэх гээд байна вэ? Яг энэ үед манай анхлан сонирхож дөнгөж саяхан юунд зах зээл рүү ороод нэг сараас эхлээд анхныхаа койнуудыг худалдаж авсан хүмүүс одоо яг сандарч эхэлдэг. За ямар сандрал гардаг вэ гэвэл одоо жишээлбэл угаасаа хит өссөн юм уу хит унсан үед мэдээллийн сүлжээ айгүй хэвчтэй болчтой. Одоо жишээлбэл бид нэг одоо жилийн өмнө нэг жилийн өмнө биткойныг өсөж явах зүгээр л хашгираад явцсан тийм үү? Хөөх биткойн өстө 100 гараа явчлаа, 106 хүрчлээ, 150 хүрчлээ. За энэ үед шинэ хүмүүс юу гэж ойлгох гэдэг вэ? Би хоцорчих гээд байгаа юм шиг гэсэн сэтгэл төрдөг. Юу гэсэн үг вэ? Хүн болгон л биткойн биста нэг тэдээр зарлаа, тэдийн ашиг хийлээ гингүүд би өөрөө хоцорчих гээд байгаа юм шиг санагдангуудаа өндөр үнэндээ худалдаж авах. Тэгээд дараа нь унангууд шатчихдаг. Тэ нэг юм болдог. Тэгэхээр энэ маань зах зээл хит өсөж байгаа үед хүмүүс яах нь нөгөө шуналтаж эхэлдэг юм шүү дээ. Би өөрөө л энэ бос хүмүүсээс хоцрох гээд байгаа юм шиг энэ сэтгэл төрсөөсөө болоод хит өндөр үнээр ав. За тэгвэл өнөөдрийн байдал эсэргээр нөгөө хүмүүс маань айж эхэлдэг. Юу гэвэл дөнгөж саяхан би чинь ерөөсөө нэг хидээр тий нэг сарын худалдаа авалтаа хийгээд чинь нэг 80 за 90 мэр дээр авчаа сууж итэл ингээл парк гэл 85 6-аар ороод ирэнгүүт сандраад эхэлдэг. Бүр ингээд доош унчих юм шиг санагдаад тийм үү. Бүр ингээд нөгөө миний мөнгө чинь бүр байхгүй. Тэр читэл нөгөө юу чинь үнэ нь мөнгөөр доллараар харагддаг шүү дээ. Би $50 оруулсан чинь нөгөөх маань бүр ингээд 40 30 болоод явчихсан сандраад эхэлдэг. Ингээ би нөгөө $50 алдах гээд байгаа юм шиг хоёнгоо ерөөсө бододгүй. $50 алдах гээд байгаа юм шиг сандрангуудаа зараад эхэлдэг. Тэгвэл нөгөө анхныхаа авсан үнээс нь яах нь ашиггүй зардаг гэсэн. Тэгэхээр энэ дээр анхлан сонирхож байгаа хүмүүсийн сэтгэл санааны доктортой байдал гэдэг юм айгүйх нөлөөдөг. Нэгэсэндээ паникнд орохгүй байх гэдэг юм. За одоо жишээлбэл өчигдөр одоо биткойныг унангууд манай нөгөө койнууд чинь ингээл ерөөсө бүгдөө дагаад улаан болчихсон. Тэ улаан болол ерөөсө тэгээд нэгдүгээр нэг талаар бид нэр унжаахаар найгаад байгаа юм шиг боловч нөгөө талаар нь харамсаад байдаг тий. Энэ дээр авдаг үйлстэй шал хэрэггүй тэнд авчиж гэдэг. Тэгэхээр энэ чинь бол та энэ одоо крипто валютын зах зээлд ороход бэлэн биш байна гэсэн сэтгэл санааны хувьд. Ийм одоо сэтгэл санааны докторгүй байдал хизээ үүсдэг гэвэл зээл аваад орчин тохиолдолд хамгийн их нөлөөлдөг. Тийм зээл аваад. Яагаад гэвэл дөнгөж саяхан би нэг зээл авчаад энэ дээрээс нэг жоохон хөөх ашиг гаргахаа сууж идэл зах зээл маань мунаа явчихдаг. Тэгэнгүүт нөгөө зээлэндээ санаа зовно гэсэн. Койны унаж өсөж байгаа дэр биш, зээлээ төрж чадахгүй болох үү гэдэг. Тэгэхээр миний эхний зөвлөгөө болох тань зэрэг өөрийнхөө цалингийн юм уу, өөрийнхөө орлогоны 10% хүртэлх хувь дээр та эрсдэл хийгээд орсон болвол ийм паникнд ордоггүй. Нэг ерөөсөө мартчих. За тэгээд дараагийнх нь одоо хэлэх юм. Ингээд бот тавьчаа сууж байгаа бид нар тий. Ингээд одоо жишээд миний биткойны бот ингээд сууж. Яагаад гэвэл би миний одоо нөгөө тавьсан доод үннээс маань гараа явцсан гэсэн. Би хамгийн доод үнийг 89100 дээр тавьчаа сууж исэн чинь одоо 88374 болсон. Тэгэхээр миний өмнө сонголт ирнэ гэсэн. Ямар сонголт ирэх вэ гэвэл би биткойноо яг энэ 89100 дээрээ худалдаж аваад ийм хэмжээний сатошитой хоцрох уу тий
одоо юу гэдэг юм би одоо энэ ботойгоо бүр арилгах уу? Эсвэл дараагийн 90,382.38 хүртэл хүлээх үү? Өөрөөр хэлбэл миний энэ 89,100 дээр авсан сатоши маань 90,382.38 дээр л зарагдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр тухайн хүн өөрөө яах нь бодож эхлэх юм шүү дээ. Одоо жишээлбэл би надад сонголт ирэхэд за зэшиг шиг би 89,100 дээр аваад цааш нь хийчихөө удаан хугацаагаар хадгалах юм чинь гэж болно. Эсвэл тэргүй энэ миний бот юм чинь 90,382 хүртэл өсхийн хүлээгээд байж дээ гэсэн ийм хоёр сонголтын өмнө ирэх нь шүү дээ. Гэхдээ хэрвээ та 89,100 дээрээ энэ хэмжээний одоо сатошиг авсан болвол дараа нь зарахтаа заавалчгүй өөрийнхөө оруулсан $330-оос илүү үнээр 330 USD-с хүмүүс 330 USD-тэйгээс тетрээс илүү үнээр зарах ёстой. Тийм учраас энийг та нар өөрсдөө бичиж ав. Би анх эхлээд 330 USD-т юм уу USDC оруулсан. Одоо би энэ ийм хэмжээний койныг 89,100 дээр аваад хадгалчлаа. Би тэгэхээр хэд дээр зарж иж энээс илүү мөнгө гаргаж авах вэ гэдгийг толгойдоо ажиллуулах. Тэрнээс биш сандар дахиад ёостой баларсан одоо өнгөрлөө одоохон энэ үнийг зарчий гэд гарч болохгүй. Энийг авангуудаа өнөөдрийн үнээр зарж болох юм шиг. Эсвэл нэг арай жоохон илүү үнээр зарж болохгүй. Ягаад гэвэл миний үн бол энэ 89,100-аас ядаж нэг 90-с дээш бараг 90 дээр ч олигтой явахгүй. 99,350-с хүрч зарж иж би хөөрхөн 339-өөс илүү бай. Тэгэхээр энэ дээр паниктаж хэрэггүй байна. Эсвэл би аваад хоцроо. Эсвэл яах нь? Цаашаага ботоо ажиллахыг хүлээгээд байж. За яг энэнтэй адилхан заавалчгүй бот тавьсан гэлэхгүйгээр саяхан койн худалдаж авсан хүмүүс яг одоо ийм байдалд орчиж сууж байгаа. Яах вэ гэдэг. Тэ? Хурдан зараад гарах уу? Энд чи одоо бүр баларх нь ерөөсөө доошоо унаад алга болох нь гэж айж эхлэхгүй гэдгийг одоо хүмүүсийн өмнө тулгарчаас сууж. За тэгэнгүүт манай шинэ хүмүүс ингэж одоо жишээлбэл би сая хийсэн байгаа тий. Жишээлбэл энд ингээд 330 гээд би хэрвээ энийг арилгах юм бол өнөөдрийн үнээр би 303 гэдэг. Одоо би яг өнөөдрийн үнээр зарах юм бол би 303 USDT гарна гэсэн. Би тэгэхээр хэдэн доллар алдах нь? $27 алдах юм. Тэгээд сандрангуудаа одоо ерөөсө бүр амар унах юм шиг байна гэд бодчих юм бол би ашиг хийх нь битгий $27 алдагдaltaй гарах юм шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө паникталгүйгээр яах нь? Зүгээр л хүлээгээл саяын сонголтыг хийгээл ингээд 50 амгалаг байж байгаа. За бүр аимшигтай доошоо яваад өгчих юм бол харин нөгөө нэг энэ бол биткойны тохиолдолд жижиг койны тохиолдолд их хэцүү байдаг. Тэр нөгөө нэг нэмж хөдөлгөж авах гэдэг нэг арга байдаг тий. Жишээлбэл би одоо өнөөдөр 80 саяхан миний ботын үнийг харсан тий. 89,100 гаргаад авчлаа. Тэгтэл биткойн бүр доошоо бүр 78 гэдэг юм одоо энэ мөрөөдөж байгаа тийм үү? 75 өндөр хүрчих юм бол 70 хэд дээр би яах нь? Нэмж хөдөлгөж аваад саяхан 89,100 дээр авсныхаа 79 дээр авсан хоёрын дундаж үнийг бодож би нөгөө ашиган хардаг гэсэн. Тэгэхээр энэ бол 3 дахь хувилбар баг. Тэ нэмж хөдөлгөж авах гэдэг. Гэхдээ маш олон хүмүүс ямар алдаа хийдэг вэ гэвэл мэддэхгүй танихгүй муу койныг авчиж ингэж авчиад тэгээд нэмж авангууд улам доошоо унаад байдаг. Тэгэхээр энэ дээр нэмж авна гэдэг бол нэлээд найдвартай койн дээр бүр өсөх нь гарцаагүй дээ гэсэн найдвартай койн дээр л нэмж авч дунджаа гаргана уу гэхээс биш нэг огт танихгүй койн дээр одоо жишээлбэл нөгөө миний хилээд байдаг гинт ундаг гинт өсдөг ийм нөгөө токенууд дээр одоо жишээлбэл орчоод дахиад дундажлах гэж нэгээ дахиад нэмж авах юм бол шатах магадлал бүр өндөр. За тэгтээ зэрэг би өнөөдрийн та нарт юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Юу гэж сануулах гээд байгаа юм бэ гэвэл зах зээл хит өссөн юм уу? Зах зээл хит унсан үед бид нар ийм паникнд орно гэсэн. Тэгэхээр паникнд орохгүй тул ингэж сандрахгүй тул энэ нөгөө бидний гол барьдаг юм чинь энэ. Энийг байнга хэдүүлээ ажиглаж явж юм гэсэн. Жишээлбэл энэ дундлын шар дээр үе байж ах үеэс л ажиглаж эхэлнэ. Энэ доошогоо ногоон руу явбал бид нэр ер нь бол зарах тал руугаа хандаж
эхэлдэг. Ийшээгээ улаан руугаа явбал бид нэр бишээ тийм худалдаж авах тал руугаа явна гэсэн. Гэхдээ одоо жишээлбэл өнөөдрийн байдлаар энэ улааны өнцөг дээр очиагүй байгаа учраас бас гэж арай эрт байна гэсэн. Арай эрт байна. Тэгээд улааны өнцөг шүргээд ирэх юм бол харин цаашаага бид нэр худалдаж авахдаа байгаа $1000 юм уу байгаа $100 авдаггүй. Хэрвээ цаашаага уналт хийх юм бол бид нар $100-ийнхаа 20-д нь аваад хүлээнэ гэсэн. Тэ? Тэгээд цаашаага дахиад унаад ивэл дараагийн 20-д авах гэж. Дахиад унаад ивэл дараагийн 20-д гэж ингэж авах. Хэрвээ ногоон дээр зарах тохиолдолд би бас нэг $20-тай тэнцэхийг зараад дараа нь дахин $20-тай тэнцэхийг зардаг гэсэн. Тэгэхээр нэг мөсөн одоо маш их хичээл ороод явж байгаад хүмүүст маш их тийм нөгөө алдаа гардаг. Ягаад гэвэл гинтхийн тийм толгойд нь ухаантай бодол орж ирсэн. Одоо ч унжин шууд нөгөө байгаа мөнгөөрөө $100 авчиг гэдэг чинь. Тэгэнгүүт өөрийгөө жоохон хазаарлах юм шүү дээ. Цаашаага унах юм бол гэх. Гэхдээ нэг талаар хүмүүс ингэж яриад идэв. Хит айснасаа болоод ямар нэгэн боломжийг алдах магадлал аюу өндөр үйд гэсэн. Жишээлбэл би өнөөдөр хаширлаад авахгүй байж идэл 88 дээр жишээлбэл хаширлаад авахгүй сууж идэл нэг 2-3 цагийн дараа 90 болчихдог ч юм. Тэгэхээр бас энэ дээр дандаа хувийн тооцоо хийж явах хэрэгтэй. За энэ дээр яах вэ? Би ч хизээ нэгэн цагт хэддээр авч ирсэн. Өнөөдрийн байдал ирэхэд биткойныг би нэг удаадаа 98 дээр ч юм 99 дээр авч ирсэн бол 98 дээр авч ирсэн бол 88 дээр нэг $10, $20, $30 тавхад бол надад тийм ч их амар яах вэ? Үнэтэй тусдгүй гэсэн. Ягаад гэвэл 98, 88 хоёрынхоо дунд чи гаргана гэж бодоод авч болох юм. Ягаад гэвэл нөгөө шанс алдахгүй байх юм магадлалтай. Зөвхөн яг судалгаа хийгээд нөгөө янз бүрийн мэдээ зэтэл уншиж байгаа бол за эн чинь зөвхөн энэ зүгээр л коррекц юм байна. Төр зургийн л уналт юм байна гэж бодож байгаа бол яах нь бас нэг энэс цаашаага унах магадaltaй гэж үзэх юм бол энийг анхаарах. Тэгээд энэ баруун дээд өнцөг дээр байж байгаа хүмүүс яг хэдэн хувийг худалдаж авч ийн хэдэн хувийг зарж ийн гэсэн энэ 79% нь яг энэ секундын үед бол яах нь худалдаж авч ийн 21% нь бол зарж ийн гэсэн ийм эднэрийг өөрсдөө яах сайн ажиглаж тооцоо хийх юм шүү дээ. Тэрнээс биш саяын миний түрүүчийн хэлдэг шиг гэг гинтхэн пижигнэл яах нь нөгөө мэдээллийн паникнд орж байна. Ерөөсөө нөгөө алт сэзөө хэлэх чинь биткойн ингээд бүр доош амар унах гэж гэдэг юм тий. Гэтэ ер нь бол 85-аас доош унахгүй гэсэн таамаг бол яваад л байна. Тийм болохоор та нар энэ дээр ингээд манай нөгөө шинэ хүмүүс маа сандралгүйгээр, яаралгүйгээр дандаа ингээд тайван амгалан ингэж яах вэ? Ажиллаа хийгээд цаашаага явах нэ. Тэгээд бот тавьсан хүмүүс бол ерөнхийдөө хүлээгээд явж л гэсэн. Их сандарч мандралгүй. Гараараа арилжаа хийж байгаа хүмүүст би энийг өнөөдөр албаар анхааруулах гэж орж ирлээ. За ингээд бүгдэнд нь цагаан сартай сайхан баярлаад тий. Цагаан сараа сайхан тэмдэглээд тэгээд дараагийн шинэ луу жилдээ уулзцгаая. Би юу хүртэл цагаан сарын дараа л бичлэг хийх учраас бүгдэнд нь ирэх луугийн ногоо жилдээ хамгийн гол нь эрүүл их байх хэрэгтэй бүгдөө эрүүл мэндээ сайн бодно. Тэгээд ирээдүйн хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ? Төлөвлөснөөрөө цаашаа явна. Тэгээ энэ чинь гуравт нь бол эрсдлээ тооцоод ямар нэгэн юмд заавал ч хэрэгтэй байлыг гэхээр ямар нэгэн зүйл хөрөнгө оруулалт гэсэн. Мөнгөний хөрөнгө оруулалт, тэгээ банкны хөрөнгө оруулалт. Ер нь бол бидний хамгийн гол зорилго бол хүүхдүүдийнхээ боловсролын хөрөнгө оруулалт, хүүхдүүдийн боловсролын хөрөнгө оруулалт, өөрсдөө ирээдүйн хөрөнгө оруулалт гэдэг ингээд ийм юмн дээр илүү төлөхгүй ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэрнээс биш нөгөө урсгалаар явдаг юмнууд бол ерөнхийдөө байхгүй болоод урсгалаар мөнгө үрдэг тийм байх ёсгүй. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.